ер нь бол дэд ардчилсан намын бүлгээс тавьж байгаа асуудал, дэд сайдын асуудал гэдэг нь нөгөө зүйрлээд ярих юм бол мөсөн уулын оройны асуудал шүү. Ардчилсан нам өнгөрсөн цаг хугацаанд байнга төрөө цомхон болгоё. Илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болгоё. Энэ хэрээр хувийн хэвшил, иргэдийн оролцоо эдийн засагт гарна гэдэг байр суурийг л байнга илэрхийлжсэн төсвийн тодотгол бүхий л зүйл дээр төсөө таны хасья энэ санаачлагыг бид нар бүрэн дүүрэн дэмжиж ажиллая гэдэг. Гэтэл өнгөрсөн 7 хоногоос харж байгаа дэд сайдын асуудал нэгдүгээрт нь орон тоо, дарга нарын тоо нэмэгдэж байгаа асуудал мөн. Хоёрдугаарт нь энэ өөрөө саяны ярьж ирсэн өнөөдөр Монгол улсад хэрэгтэй болчиход байгаа тэр зарчмын байр суурь, цомхон төрийн асуудал, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох асуудлын зөвхөн нэг илэрлэн энэ цайдаар гарч ирж байгаа маа. Тэгээд ардчилсан намын бүлгээр тодорхой байр суурь илэрхийлсэн энэ төрөө яамдынхаа тоог цомхон болгоо, мөн дэд сайдынхаа энэ томилгоог туцлаа гэдэг шаардлагыг тавьсан. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ардчилсан намын зүгээс засгийн газрыг Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих болно гэж бид нэр ирээдүйн цагтаар өнгөрсөн 7 хоногт ярьжсэн. Сая бүлгийн хуралдаар би бас танилцуулга хийлээ. Санал хураалт бол хийгээгүй. Бүлгийн хуралдаар танилцуулга энэ засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн баланкан дээр өргөн барина гэдэг улс төрийн нөхцөл байдлыг бас танилцуулсан. Тэгээ гишүүд бас энэ дээр бас талархалтай хүлээж авч зөв зарчмын байр суурь гэдгийг дэмжиж байгаад бас бүлгийн гишүүдтэй би бас ингэ талархал илэрхийлж байна. За ер нь дэд сайдтай холбоотой та нарт нэг эхэнд нэг мэдээлэл өгчий. Дэд сайд хизээ бий болоод байгаад хизээ хасагдаад хизээ нэмэгдээд явчихсан бэ, хуулинд орсон бэ гэдэг зүйлийг та бүхэнд хэлье. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлаас засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт орж 2015 оны 30 гэдэг нь тэр ардчилсан намын ерөнхий сайд засаг барьж ирсэн үе 15 оны 10 дугаар сард засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж дэд сайдгүй ажиллана гэдэг шийдвэрийг ардчилсан намын үед оруулж ирсэн. За нэгдүгээр, хоёрдугаарт нь 16 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 16 оны 6 сард сонгуул болсон. Монгол Ардын нам болонхолсон. 7 дугаар сарын 21-ний өдөр засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулж Монгол Ардын нам дэд сайдтай ажиллана гэж хуулинд өөрчлөлт оруулж ирсэн. Тэр хууль өнөөдөр явж байгаа тухай ерөнхий сайд хэлнэлээ. Тэгэхээр энэтэй холбоотой олон зүйлүүдийг хэлж болно. Яг өнөөдөр Монгол улсад 4-5 мянган орчим төрийн албаны оронтой хоосон байгаа. Энэ бүхэн дээр ингээд нөхөөд магадгүй оронтой хоосон болвол орлож хийгээд ингээд асуудлууд ингээд явагддаг. Гэтэл дэд сайдын асуудлыг хуулинд байгаа юм шигээр ярина. Тэгээд бидний зүгээс бүлгийн гишүүдийн зүгээс илэрхийлж байгаа байр суурь, миний ч гэсэн байр суурь нэгэнт хуулинд ардын нам оруулсан бол хуулиар ардын нам өөрчил. Энэ өөр эрх зүйн ямар бодлогын баримтчгийн хүрээнд дэд сайдаа хас танах болцоо энийг ардын нам эрх баригчид засгийн газар өөрснөө хийх ёстой. Бидний шаардлага бол хэвээрээ энэ тэр тусмаа энэ 7 хоногт Монгол Улсын засгийн газраас их хурлаас олонхоос дэд сайдын асуудлаа буцаан татахгүй бол засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина. Тэр тусмаа 32-оор өргөн барихыг магадгүй өнөөдөр гүйцэж чинь. Гэхдээ энэ 7 хоногт энэ асуудлаа эргэн татаа гэдэг шаардлагыг тавина гэдгийг хэлээ. Тэгээд сайднараас ч гэсэн та нар асуух хэрэгтэй. Та дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байх гэдгийг та бүхний коридороос асуугаарай. Тэгээд тэр би сайхан тангараг өргөхдөг сайхан юм ярьжсэн сайд нарыг дэд сайдгүй ажиллавал ажиллаж чадахгүй байна гэж байгаа энэ ажлаа өгөх бүгдээрээ шаардах хэрэгтэй. Тэр ачааллыг даахгүй гэж байгаа бол тэр ажлаа өгөх хэрэгтэй тэр сайд нар. Дахиад дээрэс нь та бүхэн тодруулах нэг зүйл бий. Тэр нь 2026 оны улсын төсвийг хэлэлцэхэд 2026 оны Монгол улсын төсвийн тухай хуулинд дэд сайд гэдэг оронтоо байхгүй, дэд сайд гэдэг хүн болоод тэрийг дагсан цалин хангамжтай холбоотой төсөв мөнгө тавигдаагүй. 26 оны төсөв дэд сайд гэж байхгүй шүү. 26 оны төсөв. Монгол улсын төсөв дэд сайд ажиллуулахаар ямарваа нэгэн тийм төсөв мөнгө байхгүй. Дахиад нэг зүйлийг нэмээд хэлэхэд дэд сайд гэдэг албан тушаалт нь үнэхээр тэр сайдыг орлож ажиллах гэж байгаа юм бол Монгол улсын засгийн газрын тухай хуулинд сайдыг орлох тухай асуудал бас байхгүй. Одоо жишээ нь сангийн сайд улсын хурлаар Монгол улсын төсвийг танилцуулахад сангийн сайд байхгүй бол дэд сайд орж иж танилцуулдаг. Энийг өөр нэг сайд танилцуулдаг. Салбар хүн дээр адилхан. Тухайн сайдад нөхцөл байдал гарвал өөр сайд ажлыг нь оролдог. Дэд сайд оролдоггүй.
Тэгэхээр яг энэ үнэхээр тэгвэл энэ яг өнөөдрийн энэ хуулиар ямар хэрэгтэй албан тушаалтан бэ гэдэг асуудлыг ч гэсэн ингээд талдаа тавих хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь та нар анзаарсан бол бид бүгдийн зүгээс өнгөрсөн 7 хоногт ээж тус сурал хийх шаардлага тавьсан, шаардлага ерөнхий сайдад гардуулж өгсөн. Энэ үйл ажиллагаануудад бид нар ямарваа нэг тийм жижиг улс төрийн хонжоо хайсан, ямарваа үйлдэл хийж ирээгүй. Бид нар бүлгэрээ хэлцээ, зарчмын байр суурь тавьсан, гардуулж өгсөн, одоо хугацаа хүлээж ин тэр үед юу гэж хэлсэн? Дэд сайдаа халаа, эргүүлэн татаа, цуцлаа тушаал шийдвэрээ бид нар тодорхой хугацаанд харнаа. Ингээд биелэхгүй бол огцруулах санаачлагыг гаргаж өргөн барина гэсэн. Яг л энэ хэлсэн ярьсан зарчмаараа хазаахгүй л явж байгаа. Хазаахгүй л явж. Энэ донд ямарваа нэгэн бид нэр жижиг хонжоо хай, сошиал дээр наан цаана элд үзүүл хийж заавал миний хувьд улс төрийн ажлыг тэгж хардггүй, зарчимтай зөв замаар явах ёстой гэж л ийм байр суурьнээс л асуудал тандж ирдэг. Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих гараа өсгийг миний баланкн дээр зурагдж байгаа. Ардчсан нам улсын хурлын 42 гишүүнтэй би бүлгийн даргаас гадна намын даргын ажлыг хашиж байгаа. Энийг ямар хугацаанд хууль заасан босхийг давуулах тийм төвөгтэй асуудал биш гэдгийг мэд хүмүүс нь мэдж байгаа байх. Энэ тийм ерөөсөө тийм төвөгтэй асуудал ерөөсөө биш. Гэхдээ бид нэр дахиад улс төржилт гэхээсээ бид нэр анхны тавьсан шаардлагын хүрээнд л асуудлаа яриа л явна. Дэд сайдын тавилгоогоо тэр тусмаа тодорхой хугацаа хэлбэл энэ 7 хоногт багтаж энэ асуудлаа цуцлаа. Ямар хуулиараа өргөн барина уу, төсөвгүй сайн орон тоогоо яах юм, өмнө нь байхгүй 2-3 жил хамтарсан засгийн үед ч явж ирлээ. Энэ гарц харгалгаагаа өөрснөө шийдээ. Олонх шийд, засгийн газар энийг шийд. Бид нар энд ч оролцохгүй. Бид нар шаардлагынхаа хариуг л аавна. Хугацаанд биелэхгүй болвол дөрөвнийг хэлсэн засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгийг хэлье. Хоёрдугаарт нь татврын багц хууль яг засгийн газраас өргөн барьсан хуультай бол танилцж амжаагүй байна. Ер нь татврыг бууруулах аливаа санаачлахууд бол зөв. Гэхдээ энэ асуудал нь зүгээр нэг гал унтраас нь ажил хийсэн болж харагдсан бити байгаасаа гэж бодож байна. Бидний хувьд энэ асуудлуудыг байнга тэр тусмаа татвар буурна гэдэг чинь төр жижигэрнэ л гэсэн үг. Төр жижигэрч байна, төрийн зарцуулдаг мөнгө багасч байгаа гэдэг чинь авилгалын мөнгө буурнаа л гэсэн үг. Энэ нөрөө ард иргэдэд бизнесүүдэд илүү их боломж очно л гэсэн үг. Энэ санаачлагуудад улс төрчлөлтийн үүднээс биш шийдвэрлэх дэмжиж хамтарч ажилланаа. Ардчсан намын гишүүдийн зүгээс ч энэ дээр олон хуулийн төсөл олон зүйлүүд дээр өргөн барьсан байгаа, бас ажиллаж байгаа. Миний хувьд ч энэ дээр ажиллаж байгаа ингээд хуулийн төслүүд олон зүйлүүд бий гэдгийг бас хэлье.